Тэгэхээр юу гэж юм хэрэг эхлээд нөгөө мөнгө олохдоо төвлөрч хандхаар бизнес чинь бас болох болчиход байгаа хэрэг тийм. Тэгэхээр хин нэгний асуудлыг шийдэж явах хэрэгтэй бизнес тийм. Хин нэгэн болон нэг хэсэг бүлэг хүмүүсийн ч юм уу те эсвэл бүх нийтийн ч юм уу асуудлыг нь шийдвэрлэхээр хэмжээний имийг бодож олоод тэрэндээ хөрөнгө оруулах юм бол бид түр хэллээ шүү дээ 5 сая төгрөг байх хангалттай болчихж байгааг би өөрийн биеэрээ бол ингээд үзлээ л дээ одоо. Сайн байцгаана уу? Өнөөдөр завгүй боргол та бүхнийг эрүүл мэндийн ундаа яадаг залуутай танилцуулна. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс байвал ойрхон суугаарай. За явъя. За сайн уу хангалаа. Ажил болдог уу? Тавлаг. За манай влогийн одоо онцлог кофе унгаа таны талаар хийх сонсч мэдхийг хүсдэг богино хугацаанд. Тэгээд та өөрийгөө эхлээд танилцуулах уу? За наач хангал гэдэг за бизнесийн удирдлагаар магистран болсон. За тэгээд ер нь нөө Санжаашиг гэдэг компаниг одоо байгуулад гэр бүлийн техникийн хамт байгуулад одоо 7 жил болж байна. Тэгээд өвдсөө гэдэг брендийг хөгжүүлээд байна. Өвдсөө тий өвдсөө гэдэг ажилтан мэдрэл байж байна. За өвдсөө брэнд маань юу гаргадаг үйлдвэрлэдэг? За ерөнхийдөө бол нэг эрүүл мэндийн ач тунстай хүнснүүд гэх юм уу да цайнууд байгаа, ундаанууд байгаа. За тэгэл хар сармис одоо үе мөчний тос мэтчлэнтэй. Яг нь тэр дундаа бол одоо жишээлбэл манайх чинь хамгийн онцлог нь юу байгаа юм бэ нэг хоньё маань гүзээ сархинагаар хийсэн чихрийн шижингийн цай гэж маань хамгийн анх гаргасан. Тэгээ тэр маань бол яг нь судалгаа шинжилгээ юмдаа ороод нүүр дүнтэй ботлогдаа тэгээд хүмүүс л яг мэддэг нэг яг хэрэгэлдэг чихрийн шижинтэй осууд нь бас мэддэг. Тэгээд тэрний араас элэгний ушигны бөөрийн гэх мэтлэн тийм ургамлын одоо Монголд ургадаг эмээ ургамлуудаар цай хийж जैन. Тэгээд тэр арц найрлагуудаараас өвдсөө гэдэг 3 төрлийн ундаа боргоцооны хар сармисны болон одоо артишокны юм хор цайлах ундаануудыг хийгээд. За. Анх энэ бизнесийг эхлүүлэх санаа хаанаас яаж төрсөн бэ? Санаа бас их сонь шүү дээ. Юуны би тухайн үед юунд Tesla компанид ажиллаж байсан. Tesla компанид ажиллаж байгаад тэгээд тэр үед бас нэг цуг ажилтдаг байсан залуу маань бас ингээд хуваараа юм хийя гэдээ бас санаа гаргаад тэгээд хуваараа бас ингээд эрүүл мэндийн чиглэлийн зэмд хийгээд тэгээд нэг жоохон бүтэл муутай дуу маань тиймэрхүү явж ирсэн. Тэгээд тэр үед тэр цуг хийжсэн тэр найзын маань дүүн гэдэг нэг залуу хөрөнгө оруулаа гээд. За тэгээд яг мөнгөний хувьд л тэгээд болчихж байгаа. Тэгээд нөгөө талд нь болохоор би нэг юм бас нэг студийн залуутай бас ингээд найз. Тэгээд нөгөө төгтөгөө нэг ажиллаа тарж яваа таараад имэрс нөгөө залуу маань чихрийн шижинтэй. Тэгсэн чинь хонь ямааны гүзээ сархинаг гэдэг юм чи айгүй сайн юм байна. Тэрийг ингээд идээд чихрийн шижинтэй байсан хүн айгүй удаан хугацаанд тэрийг эзээр байгаа зүгээр болсон юмсаа эмнэлэг дээр цуг хөвтлээ гэдэг ярихгүй. Тэгээд тэр үед би нохоон хоол хийх гээл гадагшаа гаргана үстэй баахан гүзээ сархинаг 5 цул бэлдсэн байсан. Надад тэр чинь байгаа штэ энийг туршаад үзье л да гээл. Тэгэл хэлсэн юм. Тэгээд нөгөөдхийгээр юмнууд хийж туршиж үзэл тэгэл нэг амт юуг нь одоо нэг өнөр мөндөртэй мөнгөн дээр нь ажиллаад ингэсээр хагаал юу анхныхаа тийм прототип загварыг гаргаад тэгэл одоо нэг чихрийн шижинтэй найзсараа цуглуулж нөгөөдөлдөө хэрэглүүлж үзлээ. Тэгээд тэнгуү дараас нэм судлалын хүрээлэнд хийж үзлээ. Тэгээд яг нэг мөнгөгүй зогсон гутаа нөгөөт нэг хөрөнгө оруулалт хийсэн залуу байсан ч нөгөөт маань алгадсан. Тэгээд яах вэ ихүүгээ байжсэн чинь нөгөө залуугийн маань бас үсийн цэсдэг байсан. Өсчин залуу надад нэг 5 сая төгрөг байна. Гэхдээ тэгэхээр 5 сая төгрөгийг нь аваад анх эхлэв. Бас манай компани одоо энжил инвестор бол тэр залуугаа тэр 5 сая төгрөгөөр ямарчсан бизнесийг хийсэн. Тэгээд нөгөө залуудаа сарын дараа мөнгөнд буцааж өгөөл. Тэгээ хөрөнгө анхныхаа доног хөрөнгөийг нэг сарын дараа аваад тэгэл юмуд маань ерөөдөө эхлэл яваал одоо нэг байдалтай ирсэн байж байгаа. Гой төгтэй эхэлжсэн байна. Одоо өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа таны компани? За манайх ч яг нэг шууд бол нэг 10 орчим хүн байгаа даа. За тэгээд манайд одоо ханган нийлүүлдэг те зөвхөн манай имийг тариалдаг. Тэгээ орон нутгийн сэлэнгэд хинтээ аймагтаа хөвсгөл тэтэргээл те орон нутгад бол манай одоо түүхий эдэг тариалдаг хүмүүс байна. За тэгээд бидний одоо энэ түүхий эдийн маань боловсруулдаг одоо шинэ гүзээ сархинагийн маань цэвэрлдэг тэ одоо нэг янзлж одоо нэг болгож бид нар төлдөг улсууд байна гэдэг эдэр мэдрээ ороод явах юм бол ерөөдөө нэг 30-40 хүн бол ерөөдөө болчихж байгаа. Түүхий эдэн тэгвэл ер нь дандаа юу юм биш те дотоодоошоо. Тий ер нь дотоод. Тэгээд одоо сүүлийн үед мэдээгээр гараад байгаа тэр хаягдл болоод байгаа гүзээ гэдгийг бол харин тий.
Тэгээ бид нар анх ихэд бол гүзээ бол бүр аимшигтайгаар хаягдсан, бүр үнэг болцсон байсан. Тэгээд бид нар ингээд энийг аваад энэ гүзээг одоо бас нэг хов нэмэр оруулсан гэж боддог шүү дээ. Монгол улсад бас нэг энэ түүхий эдийг үнцэнтэй болгох. Тэгээ одоо бол гүзээ бол бас өөрхөн эрэлттэй болсон байна. Хүмүүс мэддэг болсон. Тэгээд дээр нь одоо бид нар өөрснөө олох гэж бас нэлээд боддог болсон. Яг хоо элбэг байгаа ч гэсэн тэгэл удирдлагын чанартай өвөл мөвөл ховордно. Тэгэл яг энэ хаврын үед бас ховордно. Тэгээд зам бол ихсэн. Тэгээд их үед нь бид нар бөөнөр нь маш ихээр нөөцлж чадахгүй. Тэгээд нэг одоо нэг хөрөмж өдрийн хүчин чадлаасаа шалтгаалаад тэгээд тэрнээс шалтгаалаад ерөнхийдөө бас онцлог уу юуддаг байна. За тэгвэл хэдүүлээ бүтээгдэхүүнүүдтэй танилцуулъя. За. За өвдсөө брендийн нэрнийх нь учир нь юу юм бол их сонин гоё өвөрмөц нэртэй юм. За их сонио манайх ч ингээд нэрнүүд ер нь бол хамгийн анхны бүтээгдэхүүн маань ингээд нэр нь бол ингээд сахар бууруулагч гэж байгаа. Энэ загвар нь гэхэд бол ингээд хүмүүс бол одоо шинэ брендинг би одоо маркетинг чиглэлээр ажилласан. Тэгэхэд айгүй загвар муутай гэдэг ч юм янз бүрийн шүүмжүүд бол хэлдэг. Тэгээ энийг хамгийн анх харахтаа бол бодсон зүгээр энэ нэг юу сонин биш тэ. Сонингоор ингээд орооцсон юм шиг. Тэгэд эрүүл мэнд сонин гэсэн бичгтэйсэн анх болвор. Тэгэд эрүүл мэнд сонингийн тэгэд энэ дээр нь ингээд бид нэр энэ нүрийг бол дандаа өөрчилдөг. Энэ дээр нь мэдээллүүдийг одоо ингээд нэг ихээр нь захиалдаг харьцаа нэг гарахтаа энэ дээр нэг хүн хэрэгтэй мэдээллүүдийг өгөөд явчихдаг. Тим зориултаар ингээд энийг л анх хийжсэн. Тэгээд шууд шин чанарыг илэрхийлээд тэгээ сахар бууруулагч, илэгний эмч. За тэгээд энэ зарим байхгүй шүү нэг бөөрийн эмч, уушгины эмч төр гэж яваад уушгины хас байгаа. Тий, уушгины хас байгаа. Тэгээ бид нар тэгж жаад нөгөө өвдсөө гэдэг нэг тийм тос ийсэн. Нэг адууны далангийн тос, чөмгөний тосоор бас нэг үе мөчний тос ийгээд халгаатай. Тэгээ нөгөөх маань бас нэг эмээ нэрт бол их дуртай. Эмээ өвөө нэртэй настаачул амар авч хэрэгэлдэг. Тэгээ тэрийг нэрлэхдээ яг овдс гэдэг нэр авах гээд. Тэр чинь овдс гэдэг нэр маань нэг оюуны өмчөөр ингээд авц эзэнтэй байгаа байхгүй. Үйл ажиллагаа явуулж хийдгүү мөртлөө ингээд нэрийг авцсан байгаад байдаг. Тэгэхээр нөгөөх энийг яг Монгол бичгийн галаглаад уншиж байгаа байдлаар та овдс гэдэг Овида суу гэдэг баягаар болгож ингэж бичсэн. Тэгээд энэ өвдс гэдэг нэрэндээ бас их хайртай бид нар шинэ сүүлд яг энийгээ бол илүү хөгжүүлээд яг брэнд болгоо. Тэгээд энэ дээрээ бол одоо яг 3 төрлийн ундаага хийж байгаа юмсан. Тийм би харин тэрийг бас асуух гэсэн. Энд чи харагдааг болохоор сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг яг энэ нэрийг би харж ирсэн юм байна харин. Энэ бол ямар нэгэн эмийн зориултгүй. Тэ яг хүн бол зүгээр ингээд юу яаж байгаа байхгүй. Ингээд нөгөө ундаа уухта хүмүүс чи юу гадаг шүү дээ. Одоо л ингээд бие муутгаад байна шүү дээ. Ер нь л чихтэй ундаа угаад тэгээд хүүхдүүд те юу гэдгийг насан туршид хүүхдүүд илтгүү ингээд кола байнга уудаг болсон байна. Тэрнээсээ болоод маш олон өвчтний чихрийн шижингийн те одоо зүрх судасны маш олон төрлийн өвчтөй болоод идэг. Тэгэхээр бид нар бол яг нөгөө нэгэнт эрүүл мэндийн юм хийж байгаа учраас бид нар ундаага хүний биед бас тийм хортоогоор байлгаж болохгүй байна гэд тэ. Тэгээд энэ ундаанууд дээр бол одоо энийг уухтаа амны цангаа тайлна. Тэгээд дээр нь хүний биед хэрэгтэй эрүүл мэндэд тэтгэдэг, эрүүл мэндэ одоо нэг бас таван цул эрхтэн бас тийм бол ангааж яддаг ч юм уу тэ. Хордлого тайлгч юм шүү дээ. Одоо нэг юу гэдэг шүү дээ. Артишокны юунууд байдаг та тэгээд ер нь хордлого тайлт ингээл анзсан байдаг. Яг энэ дээр бид нар нөгөө бидэрт нэгэнт их олон цайны орцууд байдаг учраас арай л хитрхи их мундаг орцтой хийцсэн. Тэгээд энийг уухт бол одоо тэгэл илэг болон ходоод ингээл аюу олон зүйлийг бас давхар ангааж идэг юм баг. Энэ одоо шинэ энэ хар саримс бид нөгөө Монгол мөрөнгийн Хинтээ аймгийн мөрөн суманд ургадаг цагаан саримсыг хар болгож тэгээд хар болгоно гэдэг нь процесст оруулдаг байхгүй. Процесст оруулж харуулдаг. Хар саримс ургадаг. Тэгээд тэрнгөр үл юм ундаа хийж байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө нарсны борхоцоо байгаа шүү дээ. Нарсны борхоцоогоор бас юм ундаа. Борхоцоогоор. Тэгээ энэ болохоор нэг уушиг цэвэрлдэг. Хүүхдүүд их дуртай, гоё чамттай. Явах юм бол нэг хөрөнхийд уушигны юу гэдэг. Орц нь бол бүгдээрээ байгалийн гарал. Бүгдээрээ л байгалийн гаралтай. Одоо шинэ чихэрнийх нь оронд жишээлбэл бурам юу муу ичдэг жишээтэй. Нэг зөгийн бол бурмаар чихэр авт юм байна л да. Нэг одоо яг тэрнгөөрөө тооцох юм сахарын агуулмж нэг 4%-тай. Тийм 3-4%-тай. За жижиг дунд үйлдвэрлэгчид байнга үүсдэг нэг асуудал байдаг. Энэ бол санхүүжилтийн их усүр. Тэгээд та бүхний хувьд одоо санхүүжилтийнхаа их усүрийг хэрхэн одоо бүрдүүлж байна? Монголд одоо жижиг дунд үйлдвэрлэгчдийн сан тэгэл олон улсын байгууллагуудаас олгодог
ногоон болон бусад бас нэг хөнгөлтэй зээлүүд байдаг. Энэ болгон та бүхэн хамрагдаж чаддаг уу? Хүндрэл байдаг уу ер нь? Ер нь бол хүндрэл маш их л дээ. Яг бид нар бол ер нь л нэг зээл тийм тусламж үл авахгүйгээр бор зүрхээрээ явъя л гэж үзэж анхнаасаа бор зүрхээрээ л явсан. Тэгээд яваад анх одоо түрүү хэлсэнтэй 5 сая төгрөгөөр л ямарчсан болгоол ингээл явсан. Тэгээд ер нь яг Монголын яг одооны байгаа энэ нөхцөл байдалд бол одоо энэ эдийн засгийн байдалтай энэ улс төр эдийн засгийн нийгмийн энэ байдалд бол бизнесийг эрхлэхэд нэг л аягүй жижигнэрээ өрхийн хэмжээнийхээ байх юм бол хүмүүс ямар ч нэг тооногийн олоо ягаад ингээд амьдраад байж болох юм байна. Тэнгүүд тэндээс дээшээгээ жоохон дараагийн шатандаа гарах гад ингээд эхлэнгүүт нэг асуудлууд гараад эхэлж байгаа юм. Тэнгүүд тэгээд гараад эхлэнгүүт зээл авах гэхэд мэдээж банкны зээл бол маш үнэтэй. Одоо өндөр хүүтэй. Тэнгүүд одоо баг бидний одоо олж байгаа ашигаас илүү юм гэлтэн банк яаж энэ дээр нөгөө жижиглэн худалдааныхан байна те жижиглэн худалдаа дэлгүүрийнх юм бас өндөр хувьтай баг 30 хүртэлх хувийг бол авч яадаг те. Тэгэнгүүт бид нар ч маш бага ашиг үлддэг. Тэгээд зээл авъя гэхээр нөгөө өндөр хүүтэй тэр хүүндээ бол ерөнхийдөө бол одоо алуул нэгжирдэг шүү дээ. Хүүндээ бол хамаг юм бараа дуусчдаг. Тэгэхээр яг бид нар үлдэхдээ нэг зээл бол авсан бас хөнгөлтэй зээлс нэг удаа бас авсан. Яг ковидын үеэр нөгөө эдийн засгийг сэргээх явахлаа нэг урт настай нэг тийм зээлийн хөтөлбөр гарсан шүү дээ. Тэгээд ажлын байрыг хадгалах зээл гэдэг. Тэгээд тэр зээлэн дээр бол хэд хэдэн банкн дээр хандаад тэгсэн чинь нөгөө амар их материал цуглуулалт очих дутуу байгаад байдаг. Тэгээ манай эхнэр яг нөгөө юу ихгүй нөгөө тэр зургийг тавиад нэг лефтэнд орохдоо лефтний толонд ягаад ийм их материал бүрдүүлээд багтал дутуу байна шүү байнгын шүү гэдэг явчихсан. Тэгэхээр чи тэр нь амар хандлт аваад тэгээ пост тэр нь айгүйх олон хандлт аваад нөгөө юу ихгүй нөгөө хүмүүс олон шеэрлэл ингээл явахгүй. Тэгэхээр чи тэр нь хаан банкныхаа нэг чихэнд төрчих. Тэгээ хаан банкныхаа нөгөө хурал дээрээ манай тэр асуудлыг бүр авч хэлцээд за энэ ийм компани бүр ингэсэн явж штэ эднийхийг олж холбогдгээд тэгэнгүүтээ нэг салбарын захирлан за би бүр амлаж авъя гэд тэгээд тэндээсээ шууд манад бүр эдийн засгч явуулаад ирээд нөгөөх нь манад материал дээр зөвлөж жагаад ингэж байгаа тэгээд ингэсээр хагаад бид нар ямарсан тэр зээлээс үл нэг авсан. Тэгэхээр хаан банкныханд бол бас их талархалтай байгаа зүйл. Хаан банкныхан бол бас яг юунуудыг аягүй дэмжиж байна нэг бизнес эрхлэгчтэй аягүй дэмжиж ерөөхдөө нөгөө тэдний чинь бас гол харилцагчд нь бизнес эрхлэгчд байгаа болохоор нөгөөдөл нь ашиг орлого сайтай байвал нь банк нь өөрөө бас ашиг орлого сайтай байна гэдгийг бас ойлгоцсон. Тэгээд ерөөхдөө олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээ сургалтууданд хамруулад ингээд явж байгаа. Тэгээс жидүүгийн зээлэнд бол бас огж үтсэн. Тэгэл эхнийхээ шатнаас л хасагдах жишээтэй. Тэгэхээр чинь одоо арилжааны банкнд шаардлага нь хангаж байгаа мөртлөө төрийн зээлэнд бол шаардлага хангахгүй байна гэсэн үг байна шүү дээ. Миний дараагийн асуулт бас яг энэ байсан юм л да. Тэгээд та өөрөө хариулчлаа нөгөө бизнес одоо гарааны бизнес эхлээд эсвэл одоо ингээд дунд төвшөнтэй хүртэл очиод явж хахад төр болон бусад асуудлууд дээр ингээд зөвлөгөө өгдөг. Тийм үйлчлэгээ ер нь одоо хорооноос ч юм уу дүүргээс ч юм уу бизнесүүд тийм байдаг юм ер нь. Яг л юун дээр нэг инкубатор төв гээл те юуны бизнес юг дэмжих төв яаны одоо нэг сонгон хайрхан дэд төв мө өгдөрөл байдаг л та. Тэгээд байгаад юу л тэн дээр л хандаж үл юм явж байгааг. За тэднээс хийдэг зүгээр миний яг мэдж байгаа юм бол одоо шин цагаан сарын үзэсгэлэн болоход дүүргийнхэн дахиад тэрний үзэсгэлэнд одоо шин тэр шин зүйлийн төв дээр дээрээс үнгүү үзэсгэлэндээ хамруулж өгдөг ч юм уу те. Тэгээд нэг юм жоохон юуны гадагшаа бизнес уулзалтанд одоо нэг санал тавьдаг ч юм уу. Тэмэрхүүл юм. Тэрээс зөвлөөд байх бенчээ ч угаасаа нэг зөвлөд авах юм бол байхгүй шүү дээ. Тэгээд сургалтууд бол яг хийдэг юм байлээ. Тэгээд тэр сургалт нь одоо бүгдэд нээлттэй одоо нэг мэдээлэл нь хүрдэггүй. За яг хэрэгтэй хүмүүсэнд яг олоод явдаг л баг. Тэгээд яг тэндээс нэг тийм буцалтгүй тусламжийн юмнууд бас мэрсээр явдаг л гэж сурах сонсч байсан. Тэгэхээр яг нөгөө эзэндээ очиж чаддаг хэсгээр л тэгээд бас л хэрэгэлзээтэй л юм л байгаа. Тэгээд яг өөрөө мэдээр харж ихээр яг тэрийг нь мэдрэг үцээс тэрийг бас шууд буруусгаад тэр тийм юм ярих нь цаашаа. Гэхдээ уул нь бол одоо тэр инкубатор юуны тэр төвүүд байгаа шүү дээ. Тэр бизнесийг дэмжих төвчлөө ингээд тийм нэртэй төвүүд байгаа. Тэр төвүүд дээр уул нь бол жихэн зөвлөхүүд ажиллаад тэг хүмүүсийг тэнд үл ингээд бойжуулж авах хэрэгтэй. Тэгэхээр тэнд яадаг вэхээр нэг оюутлын ч юм уу тийм газрууд ингээд түрээслүүлсэн. Айгу багаар ингээ бага үнэтэйгээр ингээд баахан ингээд хүмүүс ингээд юу түрээслүүлсэн. Тэгээд тэрийг л тэгэл одоо дэмжиж ийн л гэж ойлгоод байна. Тэнд орсон чадаад орж чадахгүй байгаа нь тэр чинь мэдээж өөрөө юм чинь нэг юутай байгаа шүү дээ. Одоо нэг хэмжээ язгаартай байгаа шүү. Тэгээд тэндээ орж чадаагүй нүдэн дэмжигдэж чадахгүй орснууд нь ямар ч нэг бага баг түрээстэйг тэр чинь нэг үйл ажиллагаа явуулаад нэг
бит байдлаар тэгэл бодог. Тэгэхээр арай илүү хүртээмжтэй болох үүднээс уул нь хүмүүс тэр орон байраар ханхаасаа илүүтэйгээр бол мэдлэгтэй болох тэр нь илүү чухал байна юм л та. Бизнесээ анх эхэлснээс хойш таны амьдралд одоо ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Тэгээд бас ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа гарааны бизнес эрхлээд явж байгаа хүмүүс та өөрийнхөө туршлагаас бас нэг зөвлөмж өгвөл бид нар ингээд лог болгоныхоо төгсгөлд бас үдж байгаа хүмүүстэй бас хэрэгтэй зөвлөмж бас зөвлөгөө түгээдгийн тэгээ та бидэнтэй хэлэхгүй юу? За. Яг хоо бизнес эхлэхийн өмнө л өөрийгөө олон одоо Монголын бахан амгалт том толгой компанид өөрийгөө ажиллаж одоо туршлага хоригдлуулж жагаад тэгээд одоо энэ юу руу орсон учраас бол бас нэлээд одоо мэддэг чаддаг л гэж их орсон. Тэгээд ороод байл яг хоо асар олон зүйлтэй тулгарлаа л да хүний нөөцтэй. За тэгэл одоо нөгөө технологитой холбоотой асуудлууд бол аягүй бол асуудлуудтай бол тулгарсан. Тэгээд энэ бүгдийг л даваал те уулын цаанд даваа нэг давааны цаанд даваа гэдэг шиг нэгийг давхаар дахиад даваа байж л энэ бүгдийг тасралтгүй даваад тэгээд ингээ явж байхад бол одоо урдныхаас илүү хөгжиж байна. Яг хувь хүн талаас бол хөгжиж байна те. Тэгээ ингээд аягүй олон юм илүү сурж байна те. Яг нөгөө онлын үднээс хүнд заадаг байсан юмыг яг өөрөө нөгөө практикээр хэрэгжүүлж байгаа учраас аль нь зөв аль нь буруу гэдгийг мэдж байна те. Тэгээ яг хөө бизнесийн хувьд бол одоо компанийн бол цар хүрээ бол одоо юу нь үл ингээл томрол те хүнд мэддэг таньдаг болоод за ингээл явж лээ. Тэгтээ яг одоо юу вэ одоо шин яг хувийн амьдралд бол одоо ингээл оож цоцолтой мөнгө олоод гэдэг юм уу те одоо ингээд тим юм бол ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Одоо нөгөө хин юуны Datacom-ийн их утгаан нэг юу өсөн шүү дээ. Одоо та бизнес эрхэлж байгаа 10 жил эрхлэе гэж төл 9 та хоос явна. Нэг жилд нь та мөнгө олно гэж яриад байгаа шүү дээ. За тэр нь болж байгаа юм. Тэр нэг жил нь хизээ болох юм бол л гэсэн хүлээлттэй баг л байж байгаа байхгүй. Яг хоо энэ дээр үл ингээл зарим тэгэхээр буруу юм ээжэн тэний чадваргүй ч юм уу гэл янз янзын үнцгээс хүмүүс үл ярих л баг. Гэхдээ яг ингээд Монголын нөхцөл байдалд бол яаж юм хэрэг нөгөө ашигын ихэнх хувийг одоо жишээ нь худалдаачд авчдаг те үйлдвэрлэгчдэр ашиг маш бага. Тэгэхээр үйлдвэрлэгч ашгаа нэмэхээр нөгөө бүтээгдэхүүн нь хэтэрхэн үнэтэй болчдаг ч юм уу те. Иймэрхүү байдлаас болоод тэгээ дээр нь одоо бөөний худалдаа ч юм уу те одоо тийм төрийн худалдаа авалт ч юм уу гэд тиймэрхүү мөр дэмжигдэхгүй болохоор ингээд ерөөсөө хэцүү. Тэгээд гайгүй явж байгаа компаниуд болон юу ч гэдэг бизнес эрхэлж байгааг харахаар тийм юмар дэмжүүлж чадах юм бол тэ засгийн газрын нэг юуны худалдаа авалтанд оруулцдаг ч юм уу тэ тиймэрхүү явах юм бол тэр үл аягүй өстой нэг буст хийсэн юм шиг ингээд хорт явчих болоод байгаа. Тэгээ яг зөвлөхөд бол ийм л байгаа. Ер нь бол залуучуудад ер нь бизнес эрхлэе гэж бодож байгаа стартап эхлүүлэх гэж байгаа ч юм уу тийсээ эхлүүлээд яваад яах вэ гэд явж байгаа хүмүүс хэлэхэд бол ерөөсөө л нөгөө ялгарл гэдэг юм те бизнесийн ялгарл гэдэг юм бол бас сайн гаргаж чадах юм бол ерөнхийдөө бол бас нэг хүнээс гуйхгүйгээр бизнес үл яваад иж болохоор байгаа. Тэгэхгүй болохоор одоо юу яаж байгаа шүү дээ. Ингээл одоо бизнес эрхлэгчтэй ингээл Facebook-ийн группүүд ч гэдэг энэ ингээл аудио групп ч юм уу те ингээл сошиал орчин дээр ингээд харахаар хүмүүс ингээд байгаа байхгүй. Надаа 20 сая төгрөг байна. 30 сая төгрөг байна. Энэгээр юу хийх вэ гэж. Тэ доор комментууд нь явах те ламбард ажиллавал, баар ажиллавал те юу ажиллуулж гэдэг юм те ганц ажиллуулж гэдэг ч юм уу иймэрхүү байгаад байгаа байхгүй. Үйлчлэгний салбар дийлэг. Тэ яг юу гэж нэхэр хүмүүсийн мэддэг ингээд ашиг олоод байна гэж бодож байгаа юмсаа л хүмүүс санал болгоод байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс яг тэрнгээрээ бодвол за энэ найдвартай тэртээ тэр хүмүүс хоол иддэг тэртээ тэргүй одоо шинэ ламбарднаас юм ингээд авдаг гэдэг ч юм уу те иймэрхүү байдлаар юм хийх гэж байгаа бизнестэй хандахаар тэгэхээр юу гэж нэхэр нөгөө эхлээд нөгөө мөнгө олохдоо төвлөрж хандахаар бизнес чинь бас болох болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хин нэгний асуудлыг шийдэж явах хэрэгтэй бизнес те хэн нэгэн болон нэг хэсэг бүлэг хүмүүсийн ч юм уу те эсвэл бүх нийтийн ч юм уу асуудлыг нь шийдвэрлэхээр хэмжээний имийг бодож олоод тэрэндээ хөрөнгө оруулах юм бол би түр хэллээ шүү дээ 5 сая төгрөг байх хангалттай болчихж байгаа би өөрийн биеэрээ бол ингээд үзлээ л дээ одоо тийм манай компани бол үзэл гэдэг хүртэл явлаа. Тэгэхээр бол их мөнгөөр юм хийх гэдэгтээ бол гол нь биш хамгийн гол нь юу хийх вэ гэдэгтээ те одоо жишээлбэл одоо чихрийн шижингийн цай гэдэгтээ одоо аяг олон төр ургамлаар тэн дээрс бид нар гүзээ сэрхнэгийг барьж аваад хийсэн. Энэнгээр бол одоо шин цай гэхэд бол махаар цай гэдэг гэж юу гэдэг юм бэ л гэж авах хүмүүс тэгжсэн. Тэгээд махаар бол цай хийсэн тий. Гүзээний бурцаар бол цай хийсэн. Үгүй наа чин цай гэсэн. Баяртай цай гэж хүртэл байдаг шүү гэж одоо нэг судлаачид манай нэгэн дээр зөвлөхүүдтэйгээ маргаж байгаа л тий. Тоглоом шоглоом болж байгаа ингээл хийсэн. Тэгээд энэ өөрөө нөгөө давтагдахгүй онцгой тий. Онцгойд үхээдтэй. Тэгээд энийг нөгөө юу яадаг тэгээ адилхан хийж байгаа хүн байхгүй. Ийм болохоор би яах вэ гэхээр ажил одоо нөгөө би яг адилхан атар талхтай адилхан талах гэх юм бол тэрнтэй
адилхан үнэтэй юм хийж адилхан ойролцоо үнэтэй юм хийж таарна шүү дээ. Тэгээд тэн дээр жижиг үний өрсөлдөөн ч юм. Тэгэхээр тэр нь онцгой байх юм бол би өвнийг өөрөө тогтоож болно тий. Дээр нь тэр маань онцгой, дээр нэг хэсэг хүмүүсийн асуудлыг шийдэж байгаа учраас яг нийт зах зээлтэй тий. Зах зээлээ айгуу зөв одоо нөгөө оновчлох нь айгуу чухал байгаа. Тэгэхгүй яг хинд нь тодорхойгүй одоо шинэ богдуул руу тий жишээлбэл энд нэг юм гахаа явж байгаа тий энийг буудаа гэхээр нөгөө харахгүй байгаа тий хаашаа хамаагүй ингээ буудчихна шүү дээ юм тий. Тэгэхээр тэрийг оновчлоо за ядаж энэ хэсэгт байгаа гэх юм бол юу вэ тий. Дээр нь бүр яг энэ тэр хадны хажууд байж байгаа гэдээ буудах юм тэрийг оно шүү дээ тий. Тэрнэсэл ерөөхдөө оновчлол за яг нэг юм бүлэг хүмүүстэй одоо юу гэдгийг за одоо асуудалтай хүмүүс ч юм уу эсвэл одоо нэг ихчүүд ч юм уу те хүүхдүүд ч юм уу хүүхдүүд дундаа одоо нөгөө юу гэдгийг сахаргүй хэрэгэлдэг ч юм уу юу ч гэдэг ямар нэгэн байдлаар оновчлох нь л айгүй зүйтэй байгаад байгаа. Тэгээд дээр нь нэмээд хэлэхэд болохоор нөгөө тэр юм дээр тэрний араас бол одоо нөгөө стратегиуд явна шүү дээ. Одоо нөгөө яаж байршуулах уу те ямар үнээр байршуулах уу хаана байршуулах уу те энэ тэргээл бос асуудлууд л ингээл. Тэгэхээр юм эхлүүлэхдээ бол хамгийн гол нь тэр хэдийгэл ямар нэгэн хүний асуудлыг шийдэж чадах юм бол бизнес бол сайн явна. Тэ тэгэхгүй зүгээр яг шууд мөнгө олъё гэж бодож явах юм бол тэр бол богино хугацааны 8-8-ыг л. За өнөөдөр цагаа гаргаж компани танилцуулсанд баярлалаа. За цаашдынхын ажилд амжилт хүсье. за баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар эргээд уулзъя.